Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргье. Та сайхан амарсан уу? За, их сэрүүндүү өглөө байна те. Тэгээд бороо орох болоо гэсэн хүлээлт өчигдөр маш их байсан. Тэгээд өчигдөр жоохон бороо орсон. Тэгээд ямар ч гэсэн маш гайхалтай, ийм чихтэй, гой сэргсэн үнэртэй тийм өглөө байна гэж. Тэгээд сайн анзаараагүй байхад нөгөө нэг гадуур айгүй их нөгөө мод гүлөглөөд тий амар гоё өвс ногоонууд ургаад нахиалаад эхэлсэн байлээ. Тэгээд ногоорцсон байгаа тэр нөгөө нэг модтыг ингээ харахтаа өчигдөр ингээд явж байхдаа айгүй баярлж ийлаа. Тэгээ өнөөдөр өглөөч гэсэн гэрийн гадаах нөгөө ингээ мод бүр нэлээд гоё ингээ ногоон болчих. Тэгээд саяхан нөгөө нэг ийм боронгтойгорөө л ингээд харагдчихсэн чинь яг ингээд өглөө бид нэрийг те мэдгүй байхад ингээд бүх зүйл цэцэглээд ногоороо дөнгөө ингээд зассан байна. Тэгээд энэ бүхнийг ингээд харахад эзэн ямар гайхамшигтайгаар ажилдаг юм бэ те. Тэгээд тэр бүх ингээд мод ургамал цэцгээс өвсөд те юунд ч санаа зовдгоо. Тэгэл байх. Ургасаар л байдаг те. Тэгээ байгалыг чимэн гоёж бидний нүдийг ингээд баясгасаар байдаг. Тэгээд хээрийн өвстэй ингэж нөгөө нэг хэрхэн гоё ингэж нөгөө цэцгэлж ургаж байхад санаа зовлгүйгээр тийм сайхан ургаж байхад хүн та юунд санаа зовно вэ гэд библиэлд тэгсэн байдаг шүү дээ. Өчигдөр тэгсэн бид нэр нэвтрүүлгээ эхлэхийн өмнө те юунд ч бүү санаа зовоо гэдэг ишлэлийг сануулж байсан шүү дээ. Тэгээд энэ өглөө мөн дахин сануулъя. Бурхан бүх зүйлд санаа тавьдаг юм шүү. Хэрэг үсийг тэгж гоё ургахад те моддыг тэгж гоё нахиалахад санаа тавьж байгаа бол таны амьдралд тэр байдлаа санаа зовхгүй гэж юу. Тэгээд санаа зовлтоороо бид нэр юу ч хийдэж чадахгүй харин залбиралгүй л та эзэн дөргөөрөө гэж өчигдөр бид нэр Филиппой номоос суралцаж байсан шүү дээ өглөө ярилцж байсан те. Тэгээд харин залбирал чухал гэдгийг бид нэр сурсан. Харин өрүүлжлүүлээд хэлэхэд бид Бурхны өмнө ирж бүх асуудал зовлонгоо уудлан залбирдаг. Гэхдээ олон итгэгчдэд одоо нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэвэл Бурханд бүх асуудлаа уудлан ярьж нуруунд ирэх бүх ачаагаа Бурхан даатхан залбирч дуусангуудаа тэр бүх ачаагаа буцаагаад нуруун дээрээ үрчигдэг. Энэ бол маш том асуудал шүү дээ. Бурхан биднийг өөрт нь итгээд бүх зүйлээ даатахаа санаа зовнилгөө амьдраараа гэж хэлдэг. Бурхан биднийг ойд амьдарч буй шувуу шиг эрх чөлөөтэй амьдраасаа гэж хүсдэг юм шүү гэдгийг битгий мартаарай. Баахан зүйлээ ярьж ийм байна гингүүтээ тэрийгэ Бурханд өгөлгөөгөр буцаагаад өөрөө үүрээ тэ явж байгаа юм биш үсттэй. Тэгэхээр эзний өмнө ирээрээ. Эзэн тэр бүх асуудлыг чинь хамгийн сайнаар шийдэх болно шүү. Тэгэд энэ гахалтай өглөө эзний өмнө хамтдаа ярьж түүний нэрийг өндрөөс өндөр дөргөн алдар магтаалыг өргөцгөөе. 예수스 хамгийн нандин нэр юмаа 예수스 та үргэлж гуйлтанд хариулаа о 예수스 миний гараас барьдаг эцэг хамгийн нандин түүний нэр 예수스 예수сээ магтан дуулахыг хүсэж байна. Есүс бол эхлэл ба эцэс юмаа. Оо миний төлөө зовлон амсан Есүс хамгийн нандин
내는 돈이 내 예수 예수 하디 한번 성이지 예수 타니 хархи заргүй юма о 예수세 장도гаар өргө магтя хамгийн 내는 돈이 내 예수 예수 хамгийн 내류마 예수 та үргэлж гуйлтанд хариулдаг о 예수 миний гараас барьдаг эцэг хамгийн нандин түүний нэр 예수 예수세 магтан дуулахыг хүсэж байна 예수 бол ихлэл ба эцэс юма о миний төлөө зовлон амсан 예수 хамгийн нандин түүний нэр 예수 예수 하디 한번 성이제 예수 타니 хархи заргүй юма о 예수세 창도гаар өргө магтя хамгийн нандин түүний нэр 예수 о 예수세 창도гаар өргө магтя хамгийн нандин түүний нэр 예수 Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид өнөөдөр Матай 6 дугаар бүлгийн 26 дугаар ишлэгийг харна. За энэ ишлэл бол их гоё ишлэл. Тэнгэрийн шуудыг хараач тэд тариа тарьж хурааж сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг итгэгчин тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж үнцэнтэй биш гэж юу гэсэн үг. За тэгэхээр Есүсийн уулан дээрх сургаал гэж одоо нэрлэгддэг 5-7 дугаар бүлэг бол их алдартай. Тэгээд хамгийн одоо юу гэдгийг анхны орчуул бол Нартай Библи гэж ярьдаг шүү дээ. Нартай Библийн орчуулгаар бол яг энийг чэйжилж ирсэн. Бүтнээ. Тэгээд ер нь бол эзний үгийг өөрөө ингээд цээжилсэн байх нь бидэрт маш их тустай. За нэгдүгürt бол юу гэхээр түүнд итгэхэд тустай. А хоёрдугаар түүний үг сургаал таны дотор явах юм бол таныг одоо буруу зүйл хийхээс хамгаална гэж. Буруу шийдвэр гаргахаас хамгаална. Таныг буруу зам руу явахаас өмнө эсвэл Бурхны үгээс зарим нэг өөр утга санаатай, өөр хүний, өөр санаатай, өөр суурьтай хэлсэн үгийг ялгаж салгах чинь тусал. Тэнгэрийн шуудыг хар. Тэд тариа тарьж хурааж сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг эцэгчин тэднийг тэжээдэг юм а гэж хэлсэн. Тэгэхээр саяхан би хотын гудамжаар явж байгаа нэг хэд болжмор харсан байхгүй. Хөөрхий болжмороод нөгөө газраар ингээд нэг асгарсан байгаа цагаан зүйлүүдийг тоншоод явуулсан. Сайн харсан чи нөгөө цагаан зүйлүүд нь яг үндэ нэг иддэг юм мөн байсан уугүй юу? Би сайн мэдэхгүй байна. Ямар тач гэсэн нэг л тийм олигтой харагдаагүй. Тэгээ би тэрийг ингээд харахтаа өнөөдөр ишлийг бол ханжсан байна. Та нар Тэнгэрийн шуудыг хардаа. Бурхан тэднийг тэжээдэг юм а гэж. Харин энэ ишлэл дээр нэг зүйл байгааг та бүхэн анзаарсан баг. Тариа тарьж, хурааж, сарвчанд хадгалдаггүйч гэж. Тэгвэл өнөөдөр Бурхан хүмүүст л тариа тарьж, хагалж, сарвчанд хадгалах боломжийг өгсөн гэж. Тийм учраас хүмүүс л энэ дэлхий дээр бусад Бурханы бүтээлүүдэд харж хандаж хамгаалж
тэдний хадгалж чадахгүй, тэдний зойрлж чадахгүй тийм үү? Тэдний одоо юу гэдгийг те янзалж чадахгүй. Тэдгээр зүйлүүдийг янзлах боломжтой байдаг. Хүмүүс л шаардлагатай газар руу голын усыг татаж те шаардлагагүй газарт усыг хадгалж тийм үү? Тогтоолтыг хийх боломж хүмүүст л байгаа гэж. Учир нь яагаад гэвэл хүмүүс бол бурхны өөрөө үн цэнтэй хамгийн бүтээлүүдийнх нь хамгийн одоо ариун нандны нь байгаа. Тийм учраас өнөөдөр бид ингээд Тэнгэрийн шувуудыг бурхан тижээдэг гэж бичсэн байдیں۔ Тийм болохоор бурхан тижээж л байгаа. Тижээсээр ч байгаа. Хойшлооч тижээнэ гэж бодож байгаа. Бид нар өнөөдөр нэг зүйлийг бас бодох хэрэгтэй л дээ. Бидний нэг гимших ёстой нэг зүйл бол бидний байгальд хандж байгаа харгас байдал гэж. Миний хувьд ингээд мэдээж босод хүмүүстэй л адилхан те нэг гоё газар өөр хүүхдүүдээ бүгдээр ингээд цуглуулах нэг гоё байшин бариад гоё талбайтай те тэгээд гадаанаа махшаарч идээд гэх юм иймэрхүү хүсэл мөрөөдөл надад байдаг. А гэхдээ надад бас нэг ийм зүйл байдаг. Энэ байгаль дээр байгаа энэ бурхны гайхалтай бүтээлүүдийг илүү олон үе маань үе дамжуулан хараасаа. Би 30 мод тарьсан учраас тэр 30 модны одоо тэ үрсэн одоо хавар болгон цацагдаж тэ бүр олон мод болоо тэр 30 модон дээр олон шувууд харагдаасаа миний өөр хүүхдүүд хуваалцах зүрх сэтгэлтэй болж тэ шаардлагатай тохиолдолд гадагшаага гарч тийм үү араатан амтан ан амттыг амьд үлдэхний эсвэл төрөл зүйлүүд устдахгүй байхад нь нөлөөлж тэднийг тижээдэг байгаасаа тэднийг нэгэн цагт бурхан биднийг энэ дэлхий дээр амьд үлдэж одоо амьдрахын тулд тэ энэ дэлхий дээр өөрийг нь төлөөж амьдрахад зориулн бидэнд бүтээж өгсөн бол одоо бид эргүүлээд бурхны тэр гайхалтай хайр инэрлээр дүүрэн бурхны тэр хайр инэрл болон биднэрт олон зүйлийг зааж сургаж бидний ганцаардуулахгүй байдаг бидний хайрлаж халамжлалтгийнх нь бас биднийг орхитгүйгийнх нь одоо гэрчлэл болсон тэдгээр амьд амьтдыг бид те бурхнаас өгөгдсөн үүргийнхаа дагуу захирч тэднийг одоо тижээж тэдний халамжлах үүрэг биднэрт байгаа юм уу гэж бол боддог. Тэгэхээр өнөөдөр энэ ишлэл бол бурханд итгэх санаа зовхгүй байх тухай ишлэл. Бурхан энэ ишлэл дээр үгжсэн үгээр та нар тэр шувуудаас илүү үн цэнтэй гэдгийг мэддэг юм уу гэж. Бурхан тэр шуудад хүртэл хинээр дамжуулаад хоол өгөхөө мэддэг бол хизээ хоол өгөхөө мэддэг бол тэгт тусмаа та нарт хинээр дамжуулаад юм уу эсвэл өөрөө хизээ хоол өгөхөө мэдж байгаа бидтэй гэж. Тэгэхээр бид нэр одоо ингээл нэг зарим ийм улсуудад ингэ шонгийн модон дээр одоо тий тэртээ дэргүү тог руу үүрээ засах учраас гээд шонгийн мод болгон дээрээ илүү гаргаад товрооны үүрэнд зориулаад ийм юу одоо юу гэдгийг хатгай тий тэд нар модоо зууж ирээд үүрээ босгох юмуудыг хүртэл хийдэг болсон байна тий энд тэнд одоо юу гэдгийг тоншуул байдаг юм уу ямар нэгэн ийм шуудад ийм нүүдлэн явдаг тэр газрууд нь тэртээ дэргүү тодорхой болсон учраас яг тэр газрууд нь тэр нуурыг нь хамгаалж тэр газруудын эко одоо тий байгалийн бүрдлийг нь хамгаалж ч юм уу хүмүүс яг ингэдэг болсон байна. Энэ бүх үүрэг уг нь бол тэдний бидэнд өгөгдсөн байсан. Тэгэхээр бид нар эндээс нэг зүйлийг ойлгож явах хэрэгтэй. Шуудын жишээгээр тэд өөрсдөө тариатарч хадгалж амьдардаг. Харин бурхан тэднийг хоолдог гэж хэлж байна. Бурханаас бидэнд өгөгдсөн хамгийн гайхалтай нэг зүйл бол өгөөмөр байдал, өглөгч байдал, хоолцох зүрх сэтгэл байна. Тэгэхээр өнөөдөр бурхан шуудаа бодоод гинтгэн ингээс унгаагаад наа шуун одоо хоолд гэж бол хэлэхгүй. Та нар өгөлдөө гэж. Яг тэгэхээр хэрэг бид нар санаж байгаа бол эзэнт минь энэ олон хүн юм орой болчлоо. Эднийг одоо ойролцоо тосгонууд руу явуулъя. Бид нар одоо хоол унд идэх хэрэгтэй, хонох хэрэгтэй штэ гэсэн чинь эзэн Андрей тэглэсэн юм шүү дээ. Та нарт эдэн талах өгөлдөө гэж. Эдгээр эзний үгийг сонсох гээд намайг дагаад түрээд ирсэн те. Эдгэрийг цуглаад эхлэхэд л та нар те. За энэ хүмүүс энэ байдлаар бол эзэн орой бол хэрвээ сургаал заах юм уу эдгээр зааж сургаад эднийг идгээгээд эднийг ингэх юм бол оройдоо энэ хүмүүс энэ хүмүүсийг оролцуулаад бид нар бүгдээрээ өөчлөж цангах юм байна. Тийм учраас хураа цуглуулын ойрхон талах малах одоо юу гэдгийг те. Цэвэр ус худаг мудаг хаана байгаа вэ гэдэг зүйлүүдийг дагалдагчид анхаарал тавих хэрэгтэй байсан. Гэтэл дагалдагчид орой болонгот л хэлсэн. Яг гэвэл тэд нар зөвхөн өөрсдөө зориулах хэмжээний санхүүг бодож явсан болохоос эзэн дээрээ ирж цуглах хүмүүсийг тижээх хэрэгтэй болно гэж бол тэд бол бодоогүй байсан. Тийм учраас эзэн юу гэж хэлдэг вүлээ? Та нарт тэдэн талах өгөлдөг гэж. Гэхдээ бид нар байгаа 300 динараа гаргаад талах авсан ч гэсэн хүрхгүй штэ гэж. Тэгэхээр эхлээд бид нэр өгөх хуваалцах зүрх сэтгэлийг өөрсдөөсөө гаргадаг байх хэрэгтэй.
Эзэн минь энэ тэнгэрийн шуудыг одоо тэгээ хэн хоолж байгаа? Та хооллосоор л байгаа юу гэд. Та нарт тэдний хооллол доо гэж хэлнэ гэдэгт бол эргэлзэхгүй байгаа байхгүй юу би жишээ. Тэгвэл эргэн тойрны харъя. Та хооллох ёстой, та унтлах ёстой зүйл юу бэ? Эзэн таны хайрлаад хүүгээ хүртэл өгсөн юм чинь танд хүүгөөсөө босод зүйлсүүдийг харамлна гэж юу? Бүгднийг л нэмж өгнө шүү дээ. Тийм болохоор харин та Бурхны өнөөдрийг хүртэл өгсөн зүйлүүд, хариуцласан зүйлүүд, ширээнтэй чинь тавьсан зүйлүүд, савнд чинь дүүргэж өгсөн тэр зүйлүүдийг бусадаа хэр зэрэг хуваалцан амьдсан бэ гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Та байгаа учраас зарим нэг зүйл санаа зовхгүй байсан тийм амьдралын гэрчлэл танд байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй байхгүй. Бид нар өнөөдөр юу гэдгийг бодоатай хоол хийгээд магадгүй санамсаргүй байдлаар илүү гаргаад хаях шаардлагатай болсон гэж бодоход түүнийг хэрвээ олох юм бол те одоо юу гэдгийг зонжингаа амьд үлдэж өчнөөн дэгдээ хийгээ өсөх боломжтой болжмрын хідэн сүрэг амьд үлдэх байсан бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар өөрсдөө бас байгалийн бурхны бүтээсэн тэр гайхалтай тогтолцооны маш агуу хэсэг нь гэдгээ бодох хэрэгтэй. Агуу хэсэг нь гэдгийг би яагаад агуу гэж хэлж юм хэрэг бид нар л тэднэрт анхаарал тавих хамгийн их боломжтой байхгүй юу? Тийм болохоор тэнгэрийн шуудыг өнөөдөр хараарай. Тэд аль хэдийн одоо өөрөө засаж те бэлтгэл ажилдаа тэр зуны турш бидний хийх ёстой гэдгийг сануулж тэдний амьдралынхаа хэм маягт аль хэдийн өөрүүдээ засаад амьдрал ахуйгаа эхэлж байгаа. Яг энэ үед эзэн тэднийг тижээдэг. Эзэн тэднийг тижээхдээ биднээр дамжуулан тижээдэг гэдгийг та бүхэн бити мартаар. Харин тэгвэл тэдгээр амьтдад Бурхан ийхүү анхаарал тавьдаг бол бидэнд анхаарал тавихгүй гэж юу гэж. Танд Бурхан анхаарал тавьдаг. Амен. Харин нэг зүйл та Бурхан танаар дамжуулж анхаарал тавихыг хүссэн хэнийг үнэхээр анхаарал тавьсан уу гэж. Та тавьдаггүй одоо тавьж байгаа юу? Та хуваалцаж байгаа юу? Эсвэл хуваалцахгүй байгаа юу? Та тарихгүй байгаа юу? Хуваалцахгүй байгаа юу? Та хүмүүст оруулж хураахгүй байгаа юу? Та хүмүүсийг сэтгэлдээ тээж тэ одоо юу гэдгийг зарим нэг зүйлийг ингээд тэ өөрөөсөө илүү гаргаж авах ч юм уу зориулах тийм зүйл танд байдгүй гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ тэр бяцхан шууд одоо энэ бидний энэ тоохгүй байгаа тэ энэ болжмрууд тэр зарим хүмүүс тэгж ярьж байна. Тагтаа болжмор хоёр бол ер нь хотын харах байхгүй юу гэдэг л тэ. Тэгтэл тэд байгалийн Бурхны бүтээлүүд байхгүй. Тийм болохоор бид нэг зүйлийг айгүй ойлгож явах хэрэгтэй. Хэрвээ тэр болжмроод байхгүй болох юм бол энэ дэлхий хэдэн өдрийн дотор гэлээ 3 метр зузаан нэртэг шавжаар бүрхэгдэнэ гинэ. Аимшигтай байгаа. 3 метр зузаан одоо ялаа дэлэнч одоо юу байдгийг те одоо бидний биен дээрээ зүгээр суунгууд л үргээдэг тэр амьтдаар дүүрнэ гэж. Тэгвэл өнөөдөр бид тэр аймаар одоо том ажлыг амжуулахын тулд Бурхан бүтээж өгсөн те. Тэр бидний хизээч одоо чадахгүй зүйлийг чаддаг болгож бүтээсэн тэрхүү жижигхэн бяцхан амьтдыг үл ойшоолгүйгээр Бурханы хайр инэрлэр байгаа бүхнээ хуваалцах боломжтой бүхэнд хуваалцсан амьдрий. Тэгвэл эзэн бидэнд өгөхгүй гэж юу? Эзэн харахгүй гэж юу? Эзэн тэр зориултыг болон тэр амьдралыг харахгүй гэж юу? Тиймээс бидний тариа тарьж ургац цураагаа түүнээсээ хуваалцах ёстой. Тэдгээр биднээс хүртэх ёстой. Биднээр дамжуулан Бурхан байдаг, Бурхан бол өгөөмөр гэдгийг харах ёстой. Тэдгээр хүмүүст төмөөрө хандан амьдарцгаая гэж. Харин таны дутагдаад байгаа зүйлийн хувьд гэх юм бол Бурхан тэрэнд аль хэдийн анхаарал тавьсан байгаа. Учир нь Бурхан таны гэм нүглийг уучлал таны төлөө өөрийнхөө Есүс Христийг өгсөн бол өөр юуг танаас харамлна гэж. Энэ Ром 8:32 дээр байдаг л алдартай л үг штэ. Тэгэхээр энэ ишлийн хамгийн гол зүйл нь бид энэ шуунаас илүү, энэ шуудаас илүү үнцэнтэй. Хүн нэг сүрэг болжмороос ч илүү үнцэнтэй агуу үйлсийг бүтээх боломжтой. Тиймээс сэтгэлийнхаа амьдралын нэг чухал зүйлийг санацгаа. Тэр бол хуваалцах шүү. Бидний хуваалцах зүйлийг Бурхан хүртэх ёстой бусдад зориулан хадгалсан байдаг юм шүү. Таны тэр илүү гараад байгаа зүйл чинь зарим хүмүүст дутаад байгаа зүйл юм шүү. Та тэнгэрийн шуудыг Бурхан тижээж байгаа. Бурхан тэнгэрээс тижээгээд байгаа гэж бодоод байна уу? Эсвэл Бурхан өөрийнхөө өгөөмөр зан чанарыг хүмүүс чингээгээд хүмүүс биеийнийгаа тижээдэг гэж боддог уу?
та өнөөдөр үнийг Бурханаас асуугаад Бурханы тэр гайхалтай ажил үйлсийн нэг хэсэг нь байдгүйгүй гэдгийг өөрийгөө нэг удаа Бурханы өмнө авчиад бодож үзээрэй. Эзэн таныг харж хандах өгөөмрөөр хангах болтугай. Амен. Тэгээд өнөөдрийн ишлэлээр дамжуулан эзэн танд маш чухал зүйлийг ойлгуулсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бид нэр бүх зүйл ингээ Бурханаас айдагч Бурханаас хангаж байгаа тэр зүйл танаар болон эргэн тойронд байгаа тэр хүмүүсээр дамжуулан хүртэгсдэд хүртдэг юм шүү. Тэгэхээр үүнийг битгий мартаарай. Магадгүй эргэн тойронд байгаа тий өвс ургамал амтан ургамлыг харахтаа надгүйгээр ингээ болоод байна гэж ингээ боддогч бас танаар дамжуулан тэр ургамал гоё ургах бүрэн боломжтой, тэр амтан хооллох бүрэн боломжтой, эргэн тойронд байгаа ах дүүс чинь урмаар тэтгэгдэх хэрэгцээтэй зүйлээр хангагдах боломжтой юм шүү гэдгийг өнөөдрийн үгийн цагаас суралцлаа. Тэгээд яг энэ цагт таны эргэн тойронд дутагдж байгаа, гачигдж байгаа зөвхөн таал хүрэх ёстой хэн нэгэн бодогдчихвэл эзний өмнө ирээд залбирах цагийг гаргаарай. Түүнд та хүрээрэй. Эзний өмнө ирцгээе. Христний шагна миний бүх зориулалт танаас өөр биднийг дүүргэх юу чин дэлхийд үгүй боцалтвигээ ямар зовлон дон таныг магтаа бичлөлөгцөө бүдэрэ тоглоё. Христ надад хангалттай. Христ надад хангалттай. Надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би Христ миний бүх зүйл Христ миний бүх зүйл авралын баярхоо надад хизээч мөхөхгүй би дүрд мөхөд таныг магтая ямар зовлон донд Есүсийн байна Халрих тань дөрви Христ надад хангалттай Христ надад хангалттай надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би Христ надад надад хангалттай Христ надад хангалттай надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би бүхэн дэрдара би таныг даган боцолтвигээ бүхэн дэрдара би таныг даган боцолтвигээ би эргэж харахгүй буцах зам байхгүй загал мэхаар таныг дагнаа би эргэж харахгүй буцах зам байхгүй загал мэхаарч таныг дагнаа Христ надад хангалттай Христ надад хангалттай
бүх амьдралаараа би таныг даган буцалтгүйгээр тийм ээ буцалтгүйгээр эцэн би таныг даган бүх амьдралаараа би таныг даган буцалтгүйгээр Амен. Христ бидэнд хангалттай. Бидэнд хэрэгтэй бүхэн Христ дотор байдаг юм аа. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Матай номын 6 дугаар бүлгийн 26 дугаар ишлэлээ суралцлаа. Тэнгэрийн шуудыг хараач, тэд тариа тайрч, хурааж, сарвчанд хадгалдаггүйч, Тэнгэрлэг эцэгч нь тэднийг тижээдэг юм. Та нар тэднээс үлэмжилүү үн цэнтэй биш үү? Шууд тариа тайрч бас хураадаггүй. Шууд ямар нэгэн зүйлийг цуглуулж ампарт хадгалдаггүй. Харин хүн бид хадгалдаг. Яг энэ бяцхан шувуу шиг бид санаа зовлгүй эрх чөлөөтэйгээр тарьж хурааж хадгалахын тулд байгаа юм шүү. Бяцхан шувуу Бурхан өөрийг нь халамжлан хангадагт итгэдэг гэвэл бид ч ихсэн Бурханд итгэх хэрэгтэй юм аа. Та нар тэднээс үлэмжилүү үн цэнтэй биш үү гэсэн. Тэгээ гол зүйл нь бид материалын зүйлийн талаарх санаа зовнил болон хүнд дарамтаар дүүрэн амьдралаар амьдрах ёсгүй юм шүү. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн. Тэдгээр шуудыг Бурхан хооллно. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь гайхамшигаа үзүүлж хооллож чадах ч гэсэн танаар надаар дамжуулан тэднийг хооллохыг ажиллаа хийхийг хүсдэг юм шүү гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр ямар нэгэн гайхамшигыг хүлээгээд за тэгнэ надаас бусд нь болох үст те. Өөр нэгэн тэгчих үз гэж бодлогоогоор харин Бурхан танаар дамжуулан ажиллаа хийхийг хүсэж байгаа гэдгийг битгий мартаарай гэж энэ өглөө сануулъя. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Өгөөмрөөр хайрлагч эзэн танд баярлалаа. Яг энэ цагт өнөөдөр бидний амьдралд таны өгсөн, таны илгээсэн, таны өрөөсөн бүхий л зүйлүүдийг санаж танд талархаж байна. Та өөрийн өгөөмөр хүмүүсээр, хайраар дүүрэн хүмүүсээр төсөв төвчээр болон хуалцах сүр сэтгэлээр дүүрэн таны мөн чанарыг өвүүлж авсан эзэн Есүс Христ таныг дуурайсан. Тэдгээр хүмүүсээр дамжуулж өнөөдөр хүртэл амьдралыг мань олон талаар өрөөж ирсэн учраас баярлалаа. Тэгвэл одоо орчин ертөнцийг бүтээсэн эзэн Бурхан минь бид таны тэр ажил үйлсийн нэг хэсэг нь байхыг хүсэж байна. Бид хуваалцагчд байхыг хүсэж байна. Бид таны бусдад зориулан хийж байгаа зүйлийг бэлдэлцдэг хүн байхыг хүсэж байна. Та биднийг ашиглаач. Бид өөрсдөө хуваалцдаггүй ээжэж, бид өөрсдөө өгдөггүй ээжэж, бид тарьдаггүй ээжэж, бусдаас хүлээж, бусдыг өгөхгүй байгааг нь шүүж амьдрахын оронд харин бид хуваалцаж, оролцож, талархаж, тэр бүхэнд оролцсонтой талархан, тэр бүхэнд оролцсон гэдгийг гэрчлэн Бурханд ашиглагдсан гэдэгтээ урам зориг аван эзэн таны өмнө талархалтайгаар амьдрахад туслаач. Та өөрийнхөө Есүс Христээр биднийг үнцэнтэй гэдгийг нотолж өгсөн. Та бидний төлөө ганц хүүгээ өгсөн бол өөр биднээс юуг харамлна гэж таны өгөөмөр байдлыг итгэлгүй байдлаар харж байдаг биднийг уучлж өгөөрэй. Танд талархан, танд итгэж найдан таны хүү Есүс Христийн бидний загалмаа дээр хийсэн зүйлийг үргэлж сананд орсож энэ эцэс төгсгөлгүй хайрыг талархан бас бусдад харуулan амьдрахад туслаарай. Бурхан эцэг минь бидний амьдралыг бүхлээр нь та ашиглаач. Есүс таны гайхалтай нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.